Сүүлчийн хоолны төлөө толилдъя. Сато ёо орон хоолоо авах гээд супермаркет орж бенто хэсэг рүү очиход харгас талааны талбартаа очирдог. Хүмүүс бие биенээ цохиж шидэлцэж унаж ямар ч инх замраагүй байдал. Юу болоод байгааг ч ойлгоогүй Сато үгүй тулаан самсгүй далдаж шууд л нам цохиулна. Сэрэгтэн тэрээр тулаандаа ч ялагдаад бентогоо алдсан байв. Тэгэхэд Сатогийн сенпай Яросуи-сэн түн дээр ирээд орой бүр зарагдаагүй бентоны үнийг супермаркет хямдруулах үед чоннууд их элит тулаанчид цуглардаг. Хагас үний наалт наагдаж дуусах мөчөөс дайн хэлдэг. Ялагчид халуун амттай хоол идэж ялагдагсад өсөглөн харина. Сайн түүнийг хагас үний хоолнд дуллагчдын клубтэй эсхийг урьж жинхэнэ чон болох дүрэн болон гаргыг зааж өгье гэдэг. Сониуч бас өлсөн Сато буширдаг. Эхэндээ тэр байнга ялагдана. Гэвч аачмаа хүчтэй болж бүр өөрийн үеэл шагаа аяамайтай хүртэл толилдно. Мөн тэр хамгийн азгүй инээдтэй хочийг авдаг. Хентай. Асуурагийн зохиолоос сэтүүлсэн бенто араас арав их хөвгөлтэй ширүүн бас бенто идмээс санагдуулна. Мөн клубын өөрний гишүүн Оширай Хана биеэл зохиолч болохыг мөрөөддөг ба Сатог байнга холбож төсөөлдөг. Өдөр бүр нэг аним.